Солонгос сурдаг байхгүй юу. Тэгээд сая 8 сард ирсэн. Тэгээд тэр үед нь би болох нөгөө төрсөн байсан болохоор дутаагаар ер нь цагийг өнгөрөөж чадаагүй. Тэгээд За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай хүлээ авагч Пүрэв жаргалын маань төрсөн өдөр нь болж байгаа юм байна. Тэгээд дүү Пүрэв цэцгээс нь өнхөө сайхан цэцгийн баглаа болон энэ бэлгийг явуулсан байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа орж баярлалаа. Сайн байна уу? Пүрэв жаргал гэж юм уу те? За. Энэ өмнө танд төрсөн өдрийн мэнд хүргье. Тэгээ манайх цэцэгт мэдлэгээгээд хамт олон суулж байгаа. Тэгээд энд өнхөө сайхан цэцгийн маглаг энэ бэлгийн хамт явуулсан байна. За, ямар үнээс явуулсан гэж бодож байна? Ээж хоёроос. За тэгвэл бас бэлэг нь бас дуусаагүй энд гоё бас захиа байна. Тэгээд захиаг нь би танд уншаад өгье. За, захиан дээр нэгсэн байна. Яагаад ч юм энэ жилийн төрсөн өдөр нь их онцгой юм шиг санагдаад дүүн танд энэ захидлыг бичиж суунаа. Яагаад гэвэл та минь 2 хүүхдийн ээж болоод хүүхдүүдээ хараад өнгөрөөх юм шиг санагдаад дүүгээс нь өчүүхэн энэ билийг бэлтлээ. Цаг хугацаа ямар ч хурдан юм бэ? Саяхан л гэрийнхээ гадаа хамтдаа кино үзээд суудаг оройнууд маань надад одоо ч нүдэнд харагцаар л байна. Нэг л мэдхэд бид тус тусын замаа хөөгөөд л явж байна да. Гэхдээ хаач явсан, юу ч хийсэн та бид хоёрын сэтгэл үргэлж хамтдаа гэдгийг би мэднэ. 2 хүүхдийн ээж болж энэ бүх хариуцлагыг ийм мундаг үүрч яваад таны сэтгэлийн тэнхийг хараад үнэхээр биширч байна. Та минь өөрийгөө хайрлаж, эрүүл мэндэд анхаарч яваарай. Та минь сэтгэлийн хат ухаалаг зан үргэлж миний жишээ байсаар үлгэр жишээ байсаар байх болно. Таныг маш их хайрлаж хүндэтгсэн дүү Пүрэв цэцгээс нь явуулж байгаа юм. За энэ бүгдийг хүлээж авах сэтгэл нь ямар? Дүүгээс аавна гэж бодог байсан. Ээж аваараас л авч байгаа юм шиг байна. Тэг маш их баяртай байлаа. Дүүтэй хайртай. Миний дүү бас ухаалаг. Тэгэхээр мундаг хичээхэн төвшөг тулгуурласан өргөн дүү байдаг шүү. Манай дүү Солонгос сурдаг байхгүй юу. Тэгээд сая 8 сард ирсэн. Тэгээд тэр үед нь би болох нөгөө төрсөн байсан болохоор дутаагаар нь цагийг өнгөрөөж чадаагүй. Тэгээд ер нь бол миний дүү өөрийнхөө зорьсон зорилгыг биелүүлээ. Бас хүний нутагт бие бодоод тэгээд их зүйл сураад ирээрээ гэж хэлмээр байна. Тэгэхээр их чинь бас дүү гоё цагийг хамт өнгөрүүлнэ. Энэ жил бас нөгөө өлегтэй цаг өнгөрүүлж чаддаг болохоос бас тэрэндээ жоохон эмзэглээд байсан. За тэгээд 2025 он маань ингээд туслаа. 2026 онд манай гэр бүл найз нөхөд маань амжилт бүтээлээр дүүрэн эрүүл саруул тэгээд ол замг ихтэй аз хэмэртэй байхыг хүсье гэж хэлье. Нэг л хэл ам юулж өгөхгүй байгаад байна. За тэгээ хөөрхөн дүүтэй хайртай шүрх чинь. Баяртай.